Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23 дахь зүйлийн 1 дахь хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд улсын их хурлын гишүүн Хасуурын гав үгийг Монгол Улсын шадар сайдаар томилох шийдвэр гаргаж танилцуулж байна. За энэ шийдвэрийг Монгол Улсын ерөнхийлөгчид 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 121 тоо далан бичгээр хөргүүлж хариуг авсан. За сайн буянгийн амар сайхныг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103 1 дэх хэсэг заасны дагуу Монгол Улсын засгийн газрын гишүүн шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх болон Хасуурын гав үгийг Монгол Улсын засгийн газрын гишүүн шадар сайдаар томилох асуудлыг улсын их хурлд үгээр танилцуулж байна. Бүсчилсэн хөгжил чөлөө төс эдийн засгийн тусгай бүс гамшигаас хамгаалах онцгой байдал стандарт хэмжил зүй зэрэг асуудал эрхэлсэн Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын шадар сайдаар томилох Хасуурын дэлгэрэнгүй намтрыг улсын их хурлд 2025 оны 11-р сарын 7-ны өдөр хөргүүлсэн. За Хасуурын гав үгийг нь бол олон улсын харилцааны мэргэжилтэй улсад 22 жил ажилласан 2020 оноос улсын их хурлын гишүүн 2025 оноос төсвийн байнгын орны даргаар ажиллаж байна. За тэрээр бүсчилсэн хөгжил эдийн засгийн бодлого тэр дундаа төсвийн бодлогын чиглэлээр үр дүн гаргаж ажилласан туршлагатай эрхэм гишүүдээ дэлхийн улс төр геополитик эдийн засгийн докторгүй байдал уурын амьсгалын өөрчлөлт манай гадаад орчин өөрчлөлт орж байгаа энэ үед шадар сайд бас олон улсын засгийн газар хоорондын комиссийг ахалж ажилладаг учраас яаралтай томилох юм гадаад орчны шаардлагууд бий болж байна. За нөгөө талаас энэ уурын амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan гамшиг осол онцгой байдлын нөхцөл байдал халдвар төвчний эрсдэл нэмэгдэж байгаа. За мөн үйлжилт хүндэрч болцсохгүй байгаа энэ цаг үед Монгол улс ч гэсэн одоо энэ үйлжилт гамшигын эрсдлийг бууруулж сөрөнд төсөөлөх үндэсний чадварыг бэхжүүлэх асуудал энэ төргөнд тавигдж байна. Ялангуяа үйлжилтийн бэлтгэлийг хангах цаг уурын хүндрэл, зодын эрсдэл, гамшиг ослоос ард иргэд аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд болшгүй гэнтийн эрсдлийг одоо урьдчилан сэргийлэх асуудлууд бас чухлаар тавьж байна. Тиймээс засгийн газар иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, онцгой байдлын чадварыг нэмэгдүүлэх, гамшигын эрсдлийг бууруулах бэлэн байдлаа цаг ямагт анхаарах ёстой. Мөн бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх, бүс нутаг бие даан хөгжих төсвийн эрхтэлтэй болж нэгдсэн бодлого төлөвлөлтөөр бодит үр дүнд хүрэхэд олон ажлуудыг хийх шаардлагатай байна. За түнчлэн Монгол Улсын шадар сайд нь Монгол улс Оросын холбооны улс, Монгол улс Узбекистан, Монгол улс Киргизийн засгийн газар хоорондын хамтарсан комиссууд мөн Монгол Британий дугуй ширээний уулзалтыг ахалж ажилладаг. За өнгөрсөн 9-р сард Монгол улсын ерөнхийлөгч Шанхай хамт ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн нарын хуралдаанд оролцож за бүгдийн хятад ард улсын дарга Ши Жинпинтэй 2 талын уулзалт хийж за мөн хөршүүтэй 3 талын уулзалт хийж тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрсэн. За дээрх уулзалт хуралдааны хүрээнд ярилцж хилцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, түн шатхуун захиргааны эрчим хүчний хангамжийн доктортой байдлыг хангах зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд бас хүлээгдэж байна. Ийм учраас энэ асуудлуудыг хариуцсан засгийн газрын гишүүн шадар сайдыг одоо яаралтай томилох шаардлага үүссэн. Ийм учраас Монгол Улсын засгийн газрын гишүүн шадар сайдыг яаралтай томилох үүсэж байгаа шаардлагад нийцүүлэн өнөөдөр одоо яаралтай гормоор танилцуулахаар бас улсын их хурлд хэрэгжүүлсэнийг танилцуулж байгаа улсын их хурлын дарганы нэрийг төсөөлж талархаж байна. За Хасуурын гавгийн мэрэгжлийн туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил их чанарыг нь үнэлж энэхүү хариуцлага албан тушаалд итгэл хүлээгэн томилохоор шийдвэрлэж улсын их хурлд танилцуулж байгаа. За Монгол улсын сайд бол ард иргэдийн итгэлийг дааж хэлсэн үг хийсэн ажилдаа эзэн байх өндөр хариуцлагыг хүлээж ажиллах учиртай. Энд ерөнхий сайд миний бие засгийн газрын бүх гишүүдэд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж
үндсэн хуульд эрх зүй төрийг батах үүргээ авах хэмсэрлэн танхимын зарчмаар хамтран ажиллах зарчим хатуу баримталж ажиллахыг үүргэж байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 4 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын ерхий сайд бүрэн эрхийнхаа дагуу улсын их хурлын гишүүн Гасуурын гав үеийг Монгол Улсын ерхий сайд, Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын их хурл танилцуулж, Монгол Улсын засгийн газрын гишүүн Шадар сайдаар томилж батламжилж байна. За захирамжийг өнөөдөр сая одоо баталж Монгол Улсын засгийн газрын гишүүн Шадар сайдаар улсын их хурлын гишүүн Гасуурын гав үеийг томилсгоо гэсэн захирамжийг та бүхэн танилцуулж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол Улсын засгийн газрын гишүүн бий. Улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн хууль биелүүлэх ажлыг төр ард түмэн Монгол Улсын ерөнхий сайдын өмнө бичлэн хариуцаж засгийн газрын гишүүний үүргээ шин шударгаар биелүүлэхэ тангаргалъя. Миний биеийн тангаргаасаа няцsuul хуулийн хариуцлыг хүлээхэд бэлэн байна.